Тамрууд бид биелүүлээ. Хөгжилтэй аялал. За өглөө ярьсан тийм ээ түрүүнд. Тийм. Та юу гаргасан үнийн судалгааг? За үнийн судалгааг нь гаргачлаа. Тэгээд манайх бол ингэж гаргасан байгаа. Улаанбаатараас за танайхаа нөгөө явах өдөр бол та нар хүсэлтийн дагуу яг групп та нар өөрсдөө бүрдүүлж байгаа учраас богоно нь бол одоо 4:40 Улаанбаатараас 4:40-оор гараад маргааш өглөө нь 7:20-д одоо замун үд дээр буугаад за тэгээ 8 цагийн автобусаар цаашаа хилээр гарнаа. Ажлын өдрүүдээр явбал илүү бас ачаал илүү гайг байдаг шүү. Хасан бүтэн сайн үд бол. Тэгээ танайхан 3 дахь өдрийг гэж зорж байгаа тэр нэг хэл гайгүй. Нэг 11 цаг гэхэд ерөнхийдөө 90 руу орчин. Өдрийн хоол үедээ цаашаа Жинин рүү явнаа. Жинин рүү цаашаа ер нь бол 350 км байгаа. Баян талын хурдны замаар явна. Нэг ойролцоогоор нэг 4 цаг орчим явах бах. Тэгээ Жининд очиж нэг хоноод Water World усан цогцлбор газараа хоноод одоо юу гэдэг. Тэгээ маргааш нь өглөөний цайгаа уугаад жуус гэж гараад за нэг Мина Water руу нэг 2 цаг орчим явах бах уулын замаар. За тэнцэнээр амтны хүрээлэн усан парк шилэн гүүрээр үзчихэд ер нь бол нэг 15 цаг хүртэл байхад бол хангалттай байх. Тэгээд шууд одоо юу руугаа Ирэн рүүгээ буцна гэсэн үг. Уг нь Хөх хотоор ойрхон л доо. Гэтэ та нар нэг цаг хугацаанд амжихгүй байгаа учраас. Тэгээд Ирэн рүүгээ бас нэг 300 км-д орчим байгаа. Тэгээ маргааш өглөө нь өдрийн 13 цаг хүртэл одоо юу гэдэг Ирэнээс зээл одоо ойр зүрийн хэсэг дэлгүүрөөл хийсээд 13 цагаас наашаа хил рүү гараад оройн 18 цаг 5 минутны орон нутгийн боогоноор Улаанбаатар руу хөдлөнө гэсэн үг. Тамрууд бид биелүүлээ. Хөгжилтэй аялал. За сайн байцгаана уу? За намайг Бацаахан гэдэг хөгжилтэй аялал компанийг 2014 онд анх үүсэн байгуулад зөвхөн Улаан уд Итгэл тамбай аялал зохиож исэн л өнөөдөр одоо Хятадын бас зүүн өмнөд Аз талдаа 20 гаруй хотуудаар ингээд аялал зохион байгуулад явж байна. Тэгээд энэ жилдээ 11 дэх жилийнхээ нөрөг үзэж байна. За давтагдсан тоогоор бол мэдгүй жилдээ нэг ямар ч нэг 2500-аас нэг 5000 орчим бол аялагч нарыг бол гадагшаа аялуулдаг ийм компани байгаа. Одоо ер нь бол компани нэр амар чухал байдаг баг. Тэгээ хүний нэг сэтгэлд хоногших, үлдэх гадаад нэртэй аялал одоо юу гэдэг манайхаас ч нэг 8 настай болчраас 80 настай буураа хүртэл явдаг учраас 2014 онд нөгөө хэд найзууд бидэд ямар нэр өгөх үү гэж явж байгаа л ер нь бол ягаад ч юм нэг хөгжилтэй аялал гэдэг нэр өгсөн байгаа. Тэгээ энэ нэр ч бас бусдаас арай содон яг аялал жуулчдын салбартаа бас тохиромжтой юм уу гэж бас сүүлд нь бас бид энэ нэрэнд их дуртай, их хайртай байдаг. Тэгээ хүмүүсийн хөгжилтэй аялал компани өдрөх нь бол лүг нөгөө хизүү авианы хөгдөж тэр бас чимэгтэй сонсголтой юм аа. Тэгээ олон хүнээс бас энэ үгээ бас сонсч байсан. Ковидээс хойшх бол одоо аялал жуулчлалын салбар бол нэлээ бас хөгжиж байгаа. Мэдээд хөгжиж байгаа хэрэнгээр бол өрсөлдөгч маш олон байгаа. Энийг бол өрсөлдөгч гэхээс илүүтэй энэ аялал жуулчлалын салбар бас хөгжлийн нэг төвшин ахиж явж байгаагийн нэг бол гэж би бол өөртөө боддог. Гэхдээ энэ заавал олон салбар ингээд бас зөв өрсөлдөхгүй бол магадгүй энэ аялал жуулчлалын салбар чи өөргээд нөгөө үн цэнэ алдах юм тохиолдол байдаг. Яг тэгвэл нөгөө олон компани хэд хоорондоо өрсөлдөөд ингээх нөгөө чанар үйлчлэгээ талдаа өрсөлдөхөөс илүүтэй нөгөө аль болох бусдаасаа өрсөж нөгөө хүн авахын төлөө тэ одоо нэгсэн нөгөө микро шиг хүнтэй л явж байвал хамаа авахгүй гэдэг шиг тэгж байж болохгүй. Энэ нөгөө чанар байх ёстой. Тийм учраас бол өрсөлдөөний үн мөнгөн дээрс биш нөгөө чанар үйлчлэгээний соёл дээрээс бас өрсөлдөх нь хамгийн чухал. Энэ бас аялал жуулчлалын том хөгжил баг. Аялал жуулчлалын нөгөө үн гэхээс илүүтэй нэг эн чинь нөгөө гадаадын аялал эн чинь гадагшаа гараад тэр орон нутаг тэр аймгийн тэр гэж нөгөө хүнээр овогдож ярихгүй. Эн чинь Монгол улсын аялал жуулчлал, Монгол улсын жуулчд гэдгийг хандж байгаа учраас манайхан Ирэн ч юм уу одоо Оросын хэлээр ч юм уу манжуур хэлээр ч юм энэ гарлахад бол монгол жуулчин гэж ярьдаг. Тэрэн дээрээс ч гэсэн бид нар бол маш одоо соёлтой үйлчлэгээ, соёлтой одоо аялал бол бид нар бол аялагч нартай санал тавьдаг. Ягаад гэвэл эн чинь бол цаашдаа Монгол улсын нэр явж байгаа. Хоёрдугаар аялал жуулчлалаар хамт аялна гэдэг нь бол хамгийн
найдвартай бол таны амь нас эд хөрөнгийг одоо аялын 7-оос 10 хоногийн хугацаанд бол бид бүхэн хариуцж явдаг хоёр улсын гэрээтэй аялал жуулчлалын компаниар явж байгаа учраас бол маш найдвартай байдаг. Одоо сүүлийн үед бас юу гэдэг нөгөө сошиал өгсөн учраас бол нөгөө орон нутагт одоо тухайн мужид хэлийн цаана амьдарч байгаа оюутан залуучууд бол нөгөө хуваарь гайд хийх бас жуулчин тосох үйлчлэл байдаг. Гэхдээ энэ хятадын талд бол маш риск өндөртэй байхгүй юу? Жох аюултай талдаа гэсэн үг. Яг гэвэл ямар нэг эрсдэл болоо хулгай зэлгийн ямар нэгэн төрөлцөх байхгүй болоо гэхэд бол тэр хувь үнэтэй хятад одоо юу гэдэг тал бол хариуцлага хүлээдэг. Хэрвээ хятад талын компанитай ямар нэгэн гадаадын хамтарч аваа компанитайгаа бид нар зөвшөлдсөд тэр хүн дээр асуудал гарлаа гэхэд бол бид нар бол татлын компаниуд бол шийдэж өгөх бүрэн боломжтой. 100 цаг яг оюутан сурагчдын амралтыг тохиолдуулаад ер нь бол ингээд хамгийн их гадагшаа явдаг үлрэл нь бол одоо 6 сараас одоо нэг 8 сарын хугацаанд байдаг. За энэ үедэр бол гэр бүл хамт олноороо хамгийн боломжит үнийн саналтай богино хугацааны аяллыг илүү хүмүүс аялахыг хүсдэг. Энэ дэр одоо та бүхэн маань ямар компаниар яаж явах уу? Ингээд маш одоо сошиал дээр бол маш олон компаниуд байгаа. Тэр учраас нөгөө хүмүүс эргэлзээ төрдөг. Тэгээ ер нь хүмүүс явж чад за юу гэдэг магадгүй туршлага муутай компаниг сонгочоод эргүүлээд аялж ирээд асуудал үүсгэхээр нөгөө нийт салбараар яриад идэг байхгүй. Энэ юу н аялал жуулчлалын компани ер нь дэмий байна тий. Компани бол нэг ижил тэгшгүй байхгүй юу. Яг бол компани болон өөрийн гэсэн брэндтэй, өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн одоо хүмүүсийн авч явах арга барилтай очоод хэлийн чандад очоод нэг буух буудал идэх хоолноос авахгүй компани болон өөр байгаа. Буудлан тэр идэх хоол аялал жуулчлалын хамгийн том нэг тав тухтай эрхэмлдэг зүйл бол унтах хэд тэр идэх хоол нь тухтай байжгаад монголчуудын аялал маш сайхан болдог. Ягаад гэвэл үзэх ёстой юм нэг хөтөлбөрийн дагуу үзээ явна. Орой ядарч ирсэн хүн бол тухтай буудал буух амттай чанартай хоол идэх энэ бол чухал. Гэхдээ манайх нэг юм хүсдэг шүү. Монголчууд нөгөө хэлийн чаана явчаад нөгөө өөрийнхөө нэг монгол хоолыг хүсэдэг. Энэ чинь ягаад бол тухайн мууч орон нутаг одоо гадаадын аялал хийж явахад тухайн үндэстнийхээ хоол соёлыг нэг та 7 хоног л идэх гэсэн. Явал тэн чинь насан туршид амьдраагүй хэдэн сараар амьдрах гэж очиагүй учраас энийг ерөөхдөө монголчууд аялагч нар хүсэж байна. Хоёрдугаар сонголтын дээр бол компани туршлагыг болон одоо аяллахын давтамжтай тоог нь ер нь харах хэрэгтэй юм шиг байгаа. Яг гэвэл байж байгаа сардаа нэг аялал авдаг компаниуд байна. Өдөр тутам 7 хоног хөтөлбөрийн дагуу гардаг цаг нь тогтцсон аяллалын компаниуд байна. Энийг ерөөхдөө бол хүмүүс чухалчлах хэрэгтэй. Хоёрдугаар хүмүүсийн одоо тэр нөгөө пэйж хуудас гэж ярьж одоо дандаа сошиалоор ерөөхдөө бол судалгааж өрөөс пэйж хуудас нь илүү идэвхтэй байна уу? Дагагч нь ямар юм? Аялсан сэтгэгч аялагчдын сэтгэл ямар байна тийм ээ? Санал сүмжил нь ямар байна? Мэдээж одоо магадгүй эрг комментууд бол маш их байдаг, сөрөг комментууд байдаг. Тэгээ харилцан бид нар бол тэр комментиг бид нар авч иж аялж уулч өөрөө эргээд тэр алдаагаа засаж ер нь ямар нэг юм чанар сайжруулж л аялал цааш идэвхтэй болдог. Тэгээ хүмүүсийн нэг хамт олноороо юу гэдэг төрийн байгууллагт илүү нөгөө ер нь төрийн байгууллага хэлтгүй хувь хүмүүс гэсэн аль болгон хүн мөнгө хэмнээд мэдээж нөгөө 10-аас дээш хүн 5-аас дээш хүн явдаг бол нөгөө эдийн засгийн арай хэмнэлтийн хямдхан аялал сонгодог. Хятадын чиглэлд ер нь бол 10 оны үнийн зөрүүдээс ч гэсэн чанар маш их гардаг. Тэгээ нэг хямдхан аялал санал тавиад байдаг. За бид нар үнэнд харуулаад нэг хөтөлбөр зохиогоод аваа явчих гэхээр мэдээж үйлчлэгээ доошоо төвшин доошоо буунаа гэдэг. Тэгээ явж ирээд хямдхан аялаараа явж ирчээд өөрсдөө нөгөө юу гэдэг бид нар өстө хямдхан явсан гэж бодохгүй хэдэн сая төгрөг төлсөн юм шиг мөртлөө энэ компани өстө үйлчлэгээ муутай байсан, хоол муутай байсан, буудлын хогийн байсан, богино хугацаатай байсан гэж ярьдаг. Тийм учраас та өөрөө өөртөө зарцуулаад явах гэж бол чанартай аялыг боломжтой үнийн саналыг яг хамтар сууж хөтөлбөрөөр гаргах хэрэгтэй байхгүй хамт олноор бол манай компаниудаас 11 жилийн үйл ажиллагаа хийхэд бол хөтөлбөр бол янз янзаар гардаг. Тэгээд түрүүний хэлсэн нэг хөтөлбөрийг бол янз янзаар гаргах боломжтой. 20-с дээш хүнтэй аялын группийг бол аялыг зохион байгуулж байгаа тэр хүмүүстэй бид нар бол хөтөлбөрийг хамтарч гаргадаг гэсэн үг.
тусдаа явмаар байгаа мó нэг бол өөр групптэй нийлээд 40-50 хүн бүрдүүлээд нэг чиглэлд явж байгаа аялагч нартай нийлэх юм уу гэдэг. Магадгүй хөтөлбөрийг бид нар хамтарч гаргаснараа аялал дээр асуудал гардаг гэсэн. Танай хөтөлбөр чинь энэ дээрээ цаг алдаад байна, энэ дээрээ хугацаа алдаад байна гэдэг зүйл гардаггүй. Яг бол бид нар харилцаж энийг үзье, энийг хасчээ, өмнө нь энэгээр явж байсан, энэний харалдаг юу үзэх боломжтой гэдэг бол бид нар олон жилийн дундчаар ер нь бол харахад хамтарч ярилцсан хөтөлбөр хамгийн бэст хөтөлбөр болдог байхгүй юу. Зөвхөн манай компани энэ хөтөлбөрөөр л явах ёстой, энэ цагт л явах ёстой гэх юм бол аялагч нь утга санаа байхгүй болсон гэсэн. Яагаад гэвэл тэр 40-50 хүний 20-30 хүнийг өөрөө тэр нэг зохион байгуулагч баг байгаа. Тэр яг асуудлаа шийдчих юм бол утгагүй болно гэсэн. Тэгэхээр бид нар ярилцаж магадгүй асуудал үүсэхэд зохион байгуулсан хүмүүс төр авч явж байгаа аялын компани хөтөлчнөр компани төр эвгүй байдалд ордог гэсэн. Тэнцээ нэг жиг явуугаад тийм асуудал гардаг тохиолдол байсан. Одоо харин бид нар бол аялагч нартайгаа ярилцчихэд хаагур явах уу? Одоо жишээл замун өдөр гарах юм бол Улаанбаатараас эхэлтэй аял байх уу, замун өдөөс эхэлтэй аял байх уу гэдэг үн мөнгөн дээрээс ярьж гарна гэсэн үг. Та хэдий чинээ төлбөр системээр яаж төлөн тэр чинээр аялах хөтөлбөр гарна гэсэн үг. Хоёрдугаар одоо л аппликейшнуудын зээл маш их байна. Манай дээр бол Pocket Zero, Paypal гэдэг маш олон зээл үйлчилгээнүүд манай дээр байгаа. Энэ бол зээл үйлчилгээг ашиглаж явж бас болно. Хоёрдугаар энэ зууны маршрут одоо хөтөлбөр бол дандаа ерөн зүүн Азийн одоо наадлын өвөр Монголын өөртөө засах орны хотууд байна. Тэгээд хятадын ганц нэг үнэ аялууд байна. Энэ дээрээс манайх яг энэ зундаа ер нь бол гэр бүлээрээ 7-8 удаа найзуудын гэр бүлээрээ 10-аас дээш 30 хүүхдэд илүү явдаг. Төрийн албах агч нар, багш нар, эмч нар илүү төлхөө явдаг учраас бид нар аль болох чанартай бөгөөд богино хугацаатай хямд аялал санал болгодог. Хямд аялал гээд одоо юу гэдэг нэг захын буудал болгодгоо, нэг захын нэг гудамжны цайны газар бид нар хоол идүүлдэг. Бид нар яагаад гэвэл урдчлалж 4-5 сарын өмнө одоо Хөх хотын Жининийх тэ Мина Аватрийн Даатууны тэр нөгөө Панда Мина Диснейленд тэгээ эдгээртээ бид нар урдчилж бид нар бол гэрээ хийцэн. Хэдийн буух буудлынхаа гэрээ хийцэн, ресторанынхаа хоолыг гэрээ хийцэн учраас бид нар бол хямд явлаач тэр үнэтэй явлаач бид нар тэр ресторанд л орно гэсэн үг. Тэгэхээр манайх бол нэгдүгээр хит хямд аялал авдаггүй, хит үнэтэй аялал гаргадаггүй. Яг л бид нар чанарыг эрхэмлдэг, хоол буудал дээр эрхэмлдэг гэсэн үг. За энэ жилийн аялал бол Жинин Мина Аватар Хөх хотын аялал 5 шин 6 өдрийн аялал байна. Жинин Даатун Мина Аватар Хөх хотын аялал байна. Ордсын аялал байна. Дээрээс нь одоо Даатунтай шууд нислэг одоо шар тэнгисийн аялал байна. Баядэхэгийн аялал байна. Ирээнээс нислэгтэй аялал байна. Хөх хотоос нислэгтэй аялал байна. Жинин Бээжингийн аялал байна. Хайнаны аялал Улаанбаатар шууд нислэгтэй гэвэл одоо Хайнаны аялал, Жанжижи Тэнгэрийн хаалга аялал байна. Тэгээд одоо Диснейленд Шанхай аялал байна. Одоо Японы аялал байна, Фужи уултай аялал байна. Одоо Туркийн Анталия, Памуккала, Истанбулын 3 хотын аялал байна, Дубай аялал байна. Энэ мэтчил яг манай компани яг үндсэн маршрут бол явдгаараа бүх цаг хугацаанд зарлагдаа явж байгаа гэсэн. За бид нар гэр бүлээрээ ингээд нөгөө групп үүсгэсэн аялал бол цаг хугацаа нь бол одоо манай өдөр төлбөрөөр 7 хоногийн аль ч өдөр бол гарч болно гэсэн үг. За хоёрдугаар энэ жилийн нөгөө наадмын олон хоногийн амралтыг би сайн мэдэхгүй байна. Одоо яг шийдвэр гараагүй байгаа. Ер нь бол нэг 10 хоног амрна, 7 хоног амрна, 5 хоног амрна гэдэг нөгөө хүмүүс эдийн одоо төлөвлөдөг аялаа. Ер нь хүмүүс одоо аялаа эрт төлөвлөлөө сурцсан байдаг. Гэхдээ зарим нь бол төлөвлөгөө тулгадаг шүү. Яг бол Улаанбаатараас замун хүртэл богоонч өөрөө цаг хугацаатай урттай богоонч өөрөө тоотой байдаг учраас бол пледэн дээр нэлээд асуудал үүсдэг. Ягаад гэвэл одоо чи хүн болон ганц манай компани маш олон компани одоо ингээд аялал авдаг учраас наадмын аялал дээр нэлээд ачаал үүсдэг учраас бол та нар маань эртний захиалга өгөөрэй. Манай компани нэг давхтаа басна. Яг нэгэрвэл урдчлалын захиалга авчаад нөгөө тэр тэдэн төгрөг тэдэн хуваа хийж баталгаажуул заавал яг одоо мөнгө хийгээд бид нар хижээч хэлдэг. Яг л тэр хүмүүсийн сонголт байдаг. За танай компани дээр тэдэн сарын тэдэнд явнаа, манай дээр тэдэн судал тавьчихаа гэд
онлайнаар гэрээ хийчих юм бол бид нар суудлын тавиад өгч. Гагцхүү та 7-оос 5-аас 7 хоногийн өмнө нэр тоогоо өгсөн байхад болоо гэсэн. Цуцалж бол тэр хүн одоо ямар нэгэн амьдралын шалтгаан болоод ер нь аялал цуцлагдах тохиолдол байдаг шүү дээ. Манай дээр бол зөндөө тохиолдол байдаг. Яг маргааш явах гэж байдаг одоо юу гэдэг санамсаргүй байдлаас хөлөө гэмтээч ч юм уу. Тэгээ ямар нэгэн аав гэрийн гачигдал гаргах ч юм уу. Тийм ээ эрүүл мэндийн шалтгаан зөндөө хүний амьдрал баялаг учраас бол тэглээгээд бид нар одоо мөнгө нь орж ирсэн байлаа гэхэд за тэдэн төгрөг компани данс руу орж ирээд тэдэн хувийн шимтгэлд авлаа шүү. За магадгүй богоны плэш захиалсан байсан тохиолдолд бол бид нар бол богоныхон плэдээ буцаалтын 10,000 төгрөг буцаагдах байна. Гэхдээ зарим тохиолдолд сонсохноо зарим компаниуд бол за магадгүй явна гэж төлбөрийг хийлгчээд за урт хятадын буудал захиалга өгсөн байсан. Диснейл энэ универсал плэдийн захиалга өгсөн тэрний шимтгэл авна гэж тийм байдгүй юм. Ягаад гэвэл Монгол талын компани хятадын нутаг дэвсгэр рүү орлоод бол заавал хятад компанитай хамтарч ажилладаг гэсэн үг. Тэгжээд бидний энэ аялал баталгаатай явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хятад талын компани бас манайхан шиг үргэлжлээд бидний өмнөөс захиалгыг хийцэн байдаг, хоёр тал хамтраад хийцэн байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ жилийн байгаль нуруу аялал манайх бол одоо эрхүүгээ одоо зүүн эрэг болон байгаль нурын баруун эрэг зүүн эрэгээр ирэхэд бол очиж байгаа. Тэгээд бол яг чин үнийг хэлэхэд бол байгаль нурын аялал бол яг Манжуурах шиг, Хөх хотын шиг бол тансаг тийм аялал бос болдоггүй. Ягаад гэвэл нөгөө Оросууд школ өөрөө нөгөө бааз нууд нь болохоор дандаа нэг одоо юу гэдэг 4-5-уулаа ордог, 3-4-өлөө ордог. Магадгүй үнэтэй 2-ороо ордог тоос дүүштэй хүн бол 7-8 мянган рублиас наашгүй шүү дээ нэг хүнээ. Нэг өдрийн 4-5 мянган рублиас наашгүй. Тэгээд яг өнөөдрийн рублийн ханш, ёны ханш ямар хөсөд одоо ёны ханш 500-аар авчлаа. Рублийн ханш одоо 50 хүртлээ. Ингээд одоо Монгол тал нь ингээд төгрөг нь хямдраад байдаг мөртлөө цаашдаа хэдийн чандад төлөх нь бид нар Монгол төгрөгөөр төлдөггүй. Гадаад валютаар бид нар төлдөг байхгүй. Тэгэхээр бид нар энэ компани чи өөрөө баг за яг энэ салбараа явах нэг 10 жилийн түүхтэй энэ салбар дээр бас татвар төлдөг ажил олгогч ажилчтай бас нэг цалинтай орлоготой байх энэ ард бол энэ компани ард бол ажиллаж байгаа хүмүүс одоо гэр бүл маш олон хүн бас тэжигдэг учраас бид нар энэ салбараа унгахгүй шиг бид нар бол зориод ер нь чин сэтгэлээс ажиллаж байгаа. Тэмдэрээс бид нар энэ жил ер нь аялагч нар бол харьцангуй бас ялгаж салгадаг болчих. Бас энэ компаниг харьцуулж үзэж байгаа за энэ хөгжилтэй компани яг ямар хэм тий. Ер нь бол хүмүүсийн харилцаа хандлага дээрс бүх юм их тод байдаг шүү дээ. Ер нь захиалга яаж авснаасаа эхлүүлээд үйлчлэгээ ямар байх вэ? Ер нь бол тэгээд офс дээр орж ирэх ч юм уу тийм ээ гадаа нэг хилээ одоо хил гайлаар вокзал дээрс нисэг онгоцны бодлого гаргаж өгөхөөс хүмүүсийн хандлага ерөөхдөө харагддаг шүү дээ. Энэ аялагч ер нь ямар хөө сэтгэлдэлтэй ирэх үү гэдэг. Ер нь бол нэг 190% нь манай аялсан аялагч нарын ирээд нэг нэх гоё үгээдээ. За ёстой их баярлаа. Ёстой сайхан аялаад ирлээ. Ёстой сайхан амраад ирлээ. Тэр танай уртлын хөт чи ямар мундаг сэтгэлтэй юм бэ те? Энэ танай одоо зохион байгуулсан аялал ёстой нэр дараад найз нөхдөд хэлнэ гэдэг. Нэг аялсан хүний ард дээр маш олон хүн 100 байдаг. Найз нөхөд хамт олон гэр бүл амнаас аман чихнээс чихэнд нүднээс нүдэнд гээд дамждаг шиг ийм гоё сэтгэл аялагч маань сэтгэл үйлддэг. Хүмүүс одоо бас сүүлийн ковидоос хойш гэдэг чинь болов бараг 22 оноос хойш бол аялыг бол маш сайн гоё сэтгэл дүүрэн хүлээж аваад аялдагч болцсон байна. Яг гэвэл аялчаад ер нь бол их гоё сэтгэл өндөртэй ирдэг болцсон. За энийг нэг аялсан бол дараа жил бол заавал аялдаг. Тэгээд манайхаар одоо жил болгон аялдаг аягийн хүмүүс ч байгаа. Өөр компаниар явж байгаа. За одоо танахыг чанарын шалгыг гээд үлдэгч хүмүүс байдаг. Тэгээд хамгийн гоё зүйл нь бол аялагчдын хамгийн сэтгэл зав их маш их баярлалаа. Танаа хамт олонд цаашдынх нь ажилд амжилт хүсгээд их гоё юмнууд хийдэг. Тэрэнд урамшиж авдаг. Тэгээд тэн дээрээс бид нар ер нь жил ирэх тусмаа аяллахаа чанаржуулдаг шинэ аяллаач гэсэн бид нар судалгаатай, шинжилгээтэй очиж бүх юмыг төвтөрнө хийж бид нар аяллыг төлөвлөж гардаг байгаа. Хэн нэгэн зүгээр нэг дайгаад явуулчих биш. Бид нар заавал судалгаатай аяллыг зохион байгуулдаг байгаа. Тэгээд энэ жилийн одоо та бүхний сонголт бол хөгжилтэй компани бол гэдэгт итгэлтэй байна. За одоо бидний хамгийн ойрын аялал бол Жинийн Минаут Рухата аялал 6 сарын 5, 9, 12 ингээд 47 хоногийн хагас бүтэн сайн 4-р өдөр бол гарч байгаа. Датуна аялал бол 5, 9 гээд бас 4-р өдөр бүтэн сайн бол гарч байгаа. Бусад аяллыг
бүх хөтөлбөр бол 4 дахь бүтэн сая өдөр бүх аяллууд бол гарч байгаа. За та бүхэн маань аяллаа эртхэн төлөвлөөд эртхэн захиалгуулад боломжтой хямдралтай нөхцлүүдийг бол манайхаас аваарай. Тэгээ бид нар аль болох та бүхэнтэй ярилцаж болоод үнийн саналыг бол гаргах болно. Тэгээ за хөгжлөлт компаниг одоо зориод уулзах захиалгуул гэрээ их тохиолдолд бол манайх гишүү тооврын 9 давхар 909 тоотод бас байрладаг байгаа. Тэгээ ер нь бол ямар нэг компани чухал зүйл бол офис, тэгээ байршил, тэгээд энэ хүн иржээд ихтгэлд хүрдэг учраас манайх ерөөдөө ингэ төвийн байршилд одоо бас 2 жил, 3 дахь жилдээ бид нар бол ажиллаж байна. За тэгээд энэ зуны аялал бол ер нь бол хамгийн чанартай сая төгрөгийн дотор багтах хамгийн чанартай аялал бол та бүхэндээ санал болгосон. Тэгээд хязгаарч мартагдахгүй, харамсахгүй, сэтгэл төрхөөс тухтай аяллыг энэ зуны брэнд аялал бол хөгжлөлт аялал компани бол 100% та бүхэнд бол үйлчлэлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд хөгжлөлт аялал компаниг сонгон үйлчлүүлж өөртөө гэр бүлдээ дурсамж дүүрэн хөрөнгө оруулалт хийгээрэй. Амжилт хүсье. Та мөрөөд бид биелүүлээ. Хөгжилтэй аялал.